За Австралийн ахмадууд оюутлагоогоос ашиг хүртэж байна гэж яриа гардаг. За тэгвэл энэ үнэн үү? За зарим талаараа үнэн, за зарим нь худлаа. За үнэн зүйл юу вэ гэхээр тэдгээр хүмүүс тэтгэврийн сандаа залуудаа цалингийнхаа 11%-ийг сар бүр хуримтлуулсан байна. За тэр хуримтлалынхаа хөрөнгөөр Rio Tinto-гийн хувьцааг олон жил эзэмширсэн учраас жилд 5.5% ноогдол ашиг авдаг. Тэр ашиг нь дан оюутлагоогоос ирдэг юм биш ээ. Rio Tinto дэлхийд даяар олон том төсөлтөө бөгөөд тэдгээрээс бүгднгээс нь ашиг авдаг байна. За тэгэхээр таач бас оюутлагоогоос ашиг хүртмээр байвал нэг л арга бий. Энэ нь болохоор Rio Tinto-гийн хувьцааг авах. Тэгвэл та жилийн долларын 5.5% ноогдол ашиг, за нэмэх нь хувьцааны үнийн өсөлтөөс жилд нийлээд 15-аас 35 хүртэл өгөөж авах боломжтой. За тэгэхээр Rio Tinto-гийн хувьцааг яаж авахыг мэдэхгүй бол миний Мөнгөн Сүхбаатар YouTube сувгаас үзээрэй.